За сургуулийн одоо дээрлэхэлт гэдэг бол энэ бол аимшигтай үзэгдлээ. Бид нар зүгээр энгийнээр хараад их хөнгөнд бодоод байгаа байхгүй юу? Хоёр хүүхэд хоорондоо хэрэлдэх ч юм уу? Тэгж бодоод байгаа үгүй. Энэ зохион байгуулалттай, санаатай бүр нэлийн харгислах шинжтэй үйлдэлүүд байгаа шүү. Тэгэд энийг ярихаар за хүүхэд юм да яах вэ? Энэ хүүхдийн одоо ирээдүйн өдөр гэж яриад байгаа. Нөгөө дээрлэхэлтэнд өртөж байгаа хүүхдийн оюун санаа цаашдын амьдрал юу болж хүрэх вэ гэдгийг бид нэр тооцож ярихгүй л байна л да. Тэр хүүхэд насан туршдаа шарахтай үлддэг. Хоёулаа тийм шарахтай үлдэнэ. А зарим нь бүр гэмт хэрэгтэн болно. Зарим нь өшөөгөө аавна энэ нийгмээс. Тэгээ энийг харж хандахгүй байгаа алдаа эцэг их гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бид нар энэ дээр заавал нэг зүйлийг хийх хэрэгтэй. Одоо построо нэмээд аянаа нэмээд бол амжилтанд хүрэхгүй сэтгэл зүйчд байгаа бид нар одоо сайхан бэлтгэж байгаа гэж яриад байгаа боловч манай лав аймагуудад байдаггүй. Энийг бол би өөрөө мэдчихэв. Тэгэд бас дээрээс нь нэгэнт хүүхдийн сэдв хүндсэн бол гадаадын хөрөнгө оруулалттай асрамжийн газрууд надад 3 хүн өргөдлөгсөн. Тэр асрамжийн газар шашны сект хийдэг. Тэр хүүхдүүдийг 14 хоног хоол өгөхгүй хордог, засан дээр хөл нүцгэн алхуулдаг. Гадаад руу авч явсан, гуйлгуулсан ийм ноцтой асуудлаар өргөдөл хандсан байгаа. Би энийг холбогдох байгууллагад нь өгнө. Тэгэхээр бид энэ дээрлэхэлтийг хөнгөн юмд бодож болмооргүй байна. Сайд нь бол сая зүгээр шоу хийж гараа авчиж байгаа байхгүй юу? Энэ маш аюултай. Би одоо ингээ анзаараад байхад хүүхэд дээрлэгчээсэн хүүхдүүд одоо төгсчөөд сошиал орчинд хүнийг занал хийдэг, хүнийг доромжилдог, нөгөө л хүчирхийллээ хийсээр яваа байхгүй юу? Эдгээр цаашдаа гэмт хэрэгтнүүд болно. Тэгэхээр наан бид нар ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. За бусад нөлөөдлийн ажлууд бол байж таарна. Сэтгэл зүйчид бол маш их хэрэгтэй. Зарим сэтгэл зүйчдийг хөдөө орон нутагт одоо ажилласан жилийн төрийн албанд хэдэн жилээр тооцсон нэрнэ гэсэн тийм асуудлыг бид нар гаргаж ирж болно шүү дээ. Тэгэд эцэг ихт нь бол мөнгөнд орвол заавал оногдуулдаг байх хэрэгтэй байна. Тэгэхээр их олон хуйлуудад бид нар яаралтай өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Хөнгөнд л бити бодоорой. Заавал энэ хүмүүс ардаа ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай үлддэг. Тэрийгээ дараа нь хүүхдүүдтэй гаргадаг юм эсвэл нийгмээс өшөө авах хэмжээний болдог шүү. Энийг бас та нар анхаарч үзээрэй л гэж. Яралтайгаар энэ хуйлуудад бид өөрчлөлт хийх ёстой.